Жисүү 31 насны төрсөн өдрөөрөө юу хийсэн бэ? Жэни 30 насны төрсөн өдрөөрөө юу хийсэн бэ? Жэнигийн зургийн үзэсгэлэн буюу фото бүгд магтаал болон шүүмжлэл нэлээд авч байна. Энэ хайпны сонхүүнийг ямар их өрөвдвөө тэр онгоцны буудал дээрээ юу болов те? Сайн уу? K-pop Cherokee YouTube сувагт тавтай морил. За нэрээ бичлэг хийгээгүй бүр үнэхээр их утсан байна. Би ерөөхдөө олон шин жоохон завгүй байсан. Тэгтээ завгүй байсан гэсэн нэг юм хийж амжсангүй. Сая бас хэдхэн хоногийн өмнө Лисагийн төрсөн орн болох Таиландын Пхукетэд 15 хоног амраад ирсэн. За тэгээ шинэ оноо бас тэнд гаргасан. Тэгээ та бүхэндээ шинэ оны мэд хүргэе. Тэгээ саяны мэдээллүүдийг бас яриа. За ингээд бичлэг хийхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. Jisoo фэнүүдтэйгээ дулаахан дотн төрсөн өдрөө энэ нэг сарын 3-нд тэмдэглэсэн. Энэхүү уулзалт нь зөвхөн хамтдаа хооллох биш, онцгой мартагдашгүй мөч болохын тулд төрөл бүрийн жижиг ивент хөтөлбөрүүд бэлдснээ Jisoo дурдсан. Мөн бүгдийг нь нуцаа төр тавьж тухайн агшинд бүрэн анхаарч хамтдаа инээж баясхийг уриалсан байна. Jisoo-д төрсөн өдрийн мэнд хүргэсэн фэнүүд маш их байгаа. Тэгээ баяр хүргэе гэдэг мэдлэгийг дахин дэвшүүлж баярын уур амьсгал шууд мэдрэгдэнэ. Тэгэд ерөөхдөө бол энэхүү өдөр нь бол Jisoo болон фэнүүдийн хоорондын жинхэнэ хайр, тутам хайрлцаа, энгийн хэрнээ мартагдшгүй мөчийг харуулсан тийм өдрийг гоё тэмдэглэсэн байна. Үргэлж фэнүүдээс хайр халамж авч байдаг учраас энэ удаад өөрөө хариу байж баяр баясгал бэлгэлэхийг хүссэнээ хэлдэг. Өмнө өөр хүн ижил төстэй арга хэмжээ зохион байгуулж байсныг хараад урам авч бүгд ад жаргалтай дурсамж үлдээх зорилгоор энэхүү гинтийн уулзалтыг төлөвлөсөн байна. Тэгээд туудалгүй 1 сарын 14-нд Сөүл хотод зохион байгуулагдсан Hello Kitty Jisoo Pop-up дэлгүүрийн гинтийн байдлаар чочилж фэнүүдэд баярлуулсан. Түүний энэхүү гинтийн ирэлт нь ивентийн зөөлөн өхөт муур амьсгалыг төгс илэрхийлсэн. Тэгээд мөн Jisoo-гийн өмссөн даашинз үнэхээр гоё харагдчихсэн бөгөөд яг л Hello Kitty-ийн сэдвтэ төгс зөгцсөн байлээ. Тэгээд энэ дээр бас үнэхээр фэнүүдтэй хөөрхөн гинтийн бэлэг байсан байлээ. Эсвэргээрээ Жэнигийн төрсөн өдөр бол үнэхээр тийм дисколон юм шиг санагдсан. За мэдээж төрсөн өдрөө тэмдэглэхээс өмнө тоглолттой байсан 1 сарын 16-нд Японы Токио хотод тоглолтоо хийсэн 2 өдрийн маш гоё торт үлээсэн байлээ. Тэгээд үнэхээр хөөрхөн тэр капибара эдэр нь бүр өмссөн байгаа. Юу нь бүр үнэхээр хөөрхөн байсан. Мянган фэнүүдтэй хамт тайзан дээр төрсөн өдрөө тэмдэглэснээс эхлээд Токиогийн хамгийн алдартай клубүүдийн нэг болох тэр орой Жэни төрсөн өдрийн баяртаа Миното дүүрэгт байрлах нэлээд том алдартай шөнийн клуб үргэлжилсэн байлээ. Тэгээд тухайн партинд ерөөхдөө Жэни Лиса хоёр илүү харагдсан ч удахгүй Jisoo Roseгийн яг партинд оролцсон бичлэг зургууд удахгүй нийтлэгдэн гэдэгт хүмүүс нэлээд хүлээж байгаа юм билээ. Төрсөн өдөртөө холбогдуулаад Жэни Сөүл хотод анхны бие даасан тийм фото үзэсгэлэн гаргасан. Зурагт номоор ингэж гарсан билээ. Тэр зурагт номын ойролцоогоор бол 750 мянга гэсэн. Маш олон зургууд байлээ. Ерөөдөө бол 25 насныхаа зургуудыг нэлээд авсан байгаа. Гэтэ энэ нь бас магтаалтай, шүмжлэлтэй мэдээж магтаал нь бүр үнэхээр зарим хүмүүс Жэнигийн биеийг ил гарсан байдал нь хэтэрхийлэх гэж үтсэн бол нөгөө хэсэг нь тийм ч хэтрүүлсэн биш бөгөөд асар том фото үзэсгэлэн номоос цөөн хідэн зургийг онцолж шүмжлэхэ боль гэж бас үзэж байгаа юм байлээ. Мөн тэд Жэнигийн имиж илүү зоримог бас илүү хот чиглэл рүү маш хүчтэй шилжсэн байна гэж онцолсон. Жэни яг энэ дээр өөрөө ингээм хөөрхөн тайлбар өгсөн байсан. За тэр тайлбарыг ярих юм бол тэрээр яг 25 насаа өөрийнхөө хамгийн гинэн цайлхан ичимхий хэрнээ мөрөөдөлтөд тэмүүлсэн ирч хүчтэй үе байсан гэж тодорхойлсон. Тэгээд эдгээр зургуудыг хизээ нийтлэхээ ер нь олон дэлхийн тодорхойгүй байсан ч гэсэн тэгэд ерөөдөө эцэст нь өөрийгөө хамгийн сайн мэдих хайрлах хүн бол би өөрөө гэдгийг ойлгож энэ фото бүхээр дамжуулан бусдад урам зориг өгөхийг хүссэн гэнэ. Тэртеч Jisoo болон Жэнитэй төрсөн өдрийн мэнд хүргье. Дараагийн мэдээ бол ер нь бол нэлийн би харсан энэ хайп хамтлагийн сонхонлоо онгоцны буудал дээр байхад нь юу тэр Season фэнүүд ямар амар дайрж байна те. Шанхайд болсон фэн уулзалтын дараа Season фэнүүд онгоцны буудал дээр сонхон руу олноороо халтаж хөөж гүйсэн байна. Тэр хөөж гүйж байгаа бичлэгийг хараад би бүр гайхсан шүү дээ. Тэгээд ер нь бол сонхон нэг эмэгтэй ажилтнтай хоёулаа л явж байсан. Тэг ямар ч бие хамгаалагчгүй байсан. Эсвэл ер нь бол инженеруудын дургуутслыг маш хүргэсэн. Ер нь бол энэ хайпнд бие хамгаалагч маш хэрэгтэй гэдэг тийм асуудал бол нэлээд их ярьдаг. Гэтэ үсэн ингээ арзаатлаагүйгээд нэлээд ядарсан харагдаад цөхөрсөн харагдаж байгааг харах бас эвгүй байсан. Нэн дээр бол ер нь инженерүүд маш их дургуутслаа илэрхийлсэн.
За тэгээ саяхан 5 дахь өдөр энэ Hyphen шинэ comeback гаргасан бөгөөд тэр нь 24 цагийн дотор 15 сая гаруй үзэлт авсан байгаа. За энэжнүүд бол нэр маш баяртай байсан байгаа. Та нарт хэрэг таалагдсан бэ? За ингээд бичлэгийн таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэгийн таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.